14 мега төслийн бүрэн хэрэгжүүлэхэд 42 их 80 төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг улсын төсөв жил бүр тодорхой хэсгийг суулгаад явна гэсэн амбицийг засгийн газар гаргаж байна. Гэтэл эдийн засгийн нөхцөл гадаад хүчин зүйлээс болж суларч байна. Орлого хумигдах тодорхой боллоо. Энэ үед нэн тэргуунд хийх төсөлдөө хөрөнгө гаргаж дараа нь хийх төслийг санхүүжилтэд бодох ёстой гэсэн байр суурь зарим гишүүд гаргаж байна. Харин засгийн газар эренблэх хүсэл алгаа. Өөрчлөгдсөн байдал эсвэл хасагдах гэж байгаа нэмэгдсэн ч юм уу тиймэрхүү өөрчлөлт байгаа юу? Бүгднийг ингээд баталсан чигээрээ ингээд цаашаа явах юм уу эсвэл ямар нэгэн тодтол хийж өөрчлөх юм уу? Олон улсын байдал, эдийн засгийн дотоод байдал, гадаад дотоод орчин, нөөц, санхүү хөрөнгө оруулалт бүх юм өөрчлөгдөж байгаатай холбоотой. Энэ дээр ямар нэг өөрчлөлт байгаа юу? 4 мега төсөл хэвээр үргэлжилж байгаа. Эрдэнэ бүрэн сая одоо өнөөдөр нээлтийг хийж байгаа гашуун сухад цаадаа нэвд боловсруул хүүлдвэр заашлаад төмөр замын болон автосамын гэх томхон төслүүд үргэлжилнэ. Эдгээр 14 төсөлд нийтдээ 43.2 их 80 төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж туссан байгаа. За мэдээж энэ 14 төсөл болвол энэ засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэр дундаа тэргүүлэх чиглэл гэж одоо явж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж бүсийн хөгжлийг дэмжих, за орон нутгийн бие даасан байдлыг бий болгох, ялангуяа эдийн засгийн үйлдвэрлэл зах зээлдсэн ийм тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд учраас энэ төсөл хөтөлбөрүүд цаашаа хിവэрэ үргэлжилнэ гэж ойлгож болно. Мега төсөл дээр бол санал тосноо. Мега төсөл дээр би одоо жишээлбэл засгийн газраас энийг ингээ ирэмлээсэй гэж бодож байгаа. Богдуулыг нүхлэхийг ч хүндлэл талаасааж, төсөв уурашиг талаасааж, байгаль орчин талаасааж энэ бол дэмжмээргүй санагдаж байгаа. Энэ дээр засгийн газар ирэмлээсэй гэж бодож байгаа. Төсвийн алдагдлыг их хурл биш, төсвийг өөртөө алдагдлгүй гэдгийг өргөн барьж байгаа засгийн газрын мэчин алдагдлгүй гэж алдагдaltaй байлгая гэж байгаа бол тэрийг бас зоригтой өргөн барьяасаа гэж бодож байгаа. 14 мега төслийн ард гарна гэсэн мөн хурал нь эргүүлээд төсвийн орлогоо татан унгаах эрсдэлтэй. Эсвэл эренбэлхүүгээ зүтгэхээр энэ тэнд ихлүүлсэн тэдэн сараалжин ажил үлдчих гэмтэй. Түүний оронд эдийн засгийн ач холбогдлоор нь эренбэлж эхний ажлаа дуусгаад дараагийн ажил руугаа ордог байх нь зөв гэдгийг анхааруулах хэсэг байна.